Христх бодлогоны хувьд зурагт том жижиг тойргуудыг эсэлэн харуулжээ гэж дээ. За тойргийн радиусуудын харьцаа нэгийг харьцах нь 5. За тэгвэл том тойргийн радиус нь 25 гэж байна. За мэдээж яриг радиусны харьцаа гэхээр нэгийг харьцах нь 5 гэх юм бол энэ 1 гэдэг бол жижиг тойргийн хойч дараа нь 5 бол 20 том тойргийн хойч дараа нь тий. Тэгэхээр нэг нь 5 дахин их байна гэдэг бол 20 том тойргийн радиус маань 25. Том тойрог маань жижиг тойргоос 5 дахин их гэхээр 25-га 5 байгаад 5 см бол жижиг тойргийн маань радиус гарч ирж байна гэсэн. Тэгэхээр бидний А бол 5-тай тэнцүү байх нэ гэсэн. За түүний дараа Б дээр нь жижиг тойргийн периметрийг бол гэсэн. За тэгэхээр периметр ингээд жижиг тойрог гэдэг маань бол энд ингээд төрслөгдсөн хэсгийг бол хилээд авах шиг байна тийм ээ. За тэгэхээр бид нар периметрийг олохдоо 2-ыг үржигэн радиус үржигэн π-тойгоор үржүүлдэг. Тэгэхээр бидний жижиг тойргийн маань радиус 5 үржигэн π байгаа юм чинь за π-гээ 314-өөр биччихээ тийм ээ. Ингээд ирэхээр за 10 31.4 байж болно. За жижиг тойрог бүтнээр ийм байна. Хэрвээ зурагт үзүүлсэн жижиг тойргоор бид нар бодсон бол бас энэ хоёр маань тал нь нээсэн учраас 31.4-ийг 2 туваах байсан байж бас магадгүй тийм ээ. Тэгэхээр бид нар жижиг тойргийн гэсэн учраас 31.4 бүтэн тойргоор нь төсөөлөд ийм хариулт гарч ирж байна гэсэн. За одоо V дээр нь эндээс дээрх дүрсийн периметрийг олоорой гэж байгаа. За одоо периметрийг олно гэдэг 90 тойрны уртыг олно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр би энд нэг центнер тэмдэглэсэн 2-ээс 1 гэж тэмдэглэчихье. Тэгэхээр энэ C1 бол 31.4-ийг бид нэр 2 туваахаар гарч ирнэ. За тэгэх юм бол энэ хоёрын маань нийлбэр бол 15.7 см гарч ирнэ. За түүний дараа би энд ягаанаар тэмдэглэсэн энэ зурагдсан энэ хэсэг бол том тойргийн 4 басны 2 буюу 2.1 гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хоёрын уртыг бас олж болно. Тэгэхээр энэ бол C2 тэнцүү 2-ыг үржигэн радиус нь 25 үржигэн 314 хуваах нь 2 баг. За ингээд үсэх юм бол бид нарын одоо яг энэ ягаанаар тэмдэглэсэн 2 хэдэд байгаа гэсэн хэсгийн маань урт бол 78.5 см болж ирнэ гэсэн. За одоо дахиад бид нарт яг гэхээр энэ нэг чирнэл ягаанаар тэмдэглэсэн энэ хэсгүүдийг олох хэрэгтэй болно гэсэн тийм. Энэ ингээд нийтдээ 4 хэсэг байгаа. За энэ 4 хэсэг бол юу юм бэ гэхээр том тойргийн радиусаас маань энэ жижигхэн тойргийн радиусыг асантай буюу тэнцүү. Тэгэхээр 20 20 20. Тэгэхээр би энийг 3 гэж тэмдэглэчихье. Тэгэхээр бидний энэ урт 3 бол 20-ыг 4 удаа үржүүлнэ гэхээр 80 болно гэсэн. За ингээ эцсийн хариулт нь хүрээний уртыг периметрийг олно гэдэг нь 15.7 дээр нэмэх нь 78.5 нэмэх нь 80 бүхлийг нэмсэнтэй тэнцүү буюу 174.2 гарч ирж байна. Тэгэхээр бидний энэ хариулт бол 174.2-тай тэнцүү байх нэ гэсэн. За 30 дахь бодлогоны хувьд зурагт өгөгдсөн дүрсийн зүй тогтлыг ажиглана гэж байна. За энэ чинь бол 1 дэх дүр баган дээр 2, 2 дахь дээр 1, 3 дахь дээр 3, 4 дахь дээр 2, 1, 3 гэх мэт үргэлж. Тэгээд зүй тогтол нь бол эхний 3 багнаараа бол ижилхэн буюу нийтдээ 6 ширхэг гэр ингээ агуулад байна гэсэн. Тэгвэл 60 дахь баган дээр гэхээр бид нэр 360-га 3 туваачи. Тэгэхээр 20 гээд ямар ч үлдэгдэл байхгүй байна гэдэгт нь яг 3 дугаар багантай ижилхэн хэсэг байна гэсэн ойлгоо. Тэгэхээр 3 дугаар баганд нийтдээ биднэрт 3 ширхэг дүрс байна. За түүний дараа B дээр нь эхний 23 баганд хэдэн ширхэг байх вэ гэсэн. За 23-ын багнууд маань 3 3-аар ижилхэн байгаа даа тийм ээ. Тэгэхээр би 23-ыг 3 туваачи. Тэгэхээр 7-оор өгвөл 21 2 үлдэгдэлтэй. Тэгэхээр 7 багц гэж ойлгочих болно. Тэгэхээр нэг энэ хэсгийг бид нэг багц гэж нэрлэдэг байгаа байхгүй. Багц. За энэ бол бас мөн адилхан нэг багц. Тэгэхээр нэг багцад бол яаж байгаа вэ гэхээр 6 ширхэг дүрс байгаа. Түүний дараа 2 үлдэж байна гэсэн тийм үү. 2 үлдэнэ гэдэг нь үлдэгдэл 2 гэдэг нь эхний 2 багны маань нийлбэрийг хэлдэг. Тэгэхээр эхний 2-т бол нийтдээ 3 ширхэг дүрс байгаа. За ингээд 6 7 42 42 дээр 3 нэмээд 45 ширхэг дүрс байх нэ.